За сайн байцгаана уу? Архангай аймгийн насан туршийн суралцсан төв нь 2026 оны эхний хагас жилд хийсэн хэрэгжүүлсэн ажлуудынхаа тайланг та бүхэндээ танилцуулах гэж байна. За Архангай аймгийн насан туршийн суралцсан төв нь 2020 оноос ахуулаад Архангай аймгийн насан туршийн суралцсан төв гэсэн Facebook хуудсыг ажиллуулж байна. За мөн YouTube хуудас болон веб сайтуудыг хөгжүүлж өдөр тутамдаа үйл ажиллагаагаа эргээд та бүхэндээ таниулж сурталчилж байна. За 2026 оны эхний хагас жилд бид бүхэн цахим хөгжлийг түүчээлж 19 удаагийн видео контентийг бүтээсэн. За үүний дөрөв нь суралцсан соёл подкастыг бас түгээс нэрээ онцлог байна. За 250 удаагийн постэр мэдээллийг бас түгээсэн байна. За мөн цахим суугийн маань үзэлтийн тоо 336,480 хүрсэн байна. За мөн цахим суугийн маань хуудасны дагагчийн тоо бол 5,463 хүрсэн ба энэ хагас жилийн хугацаанд бол 467-оор бол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Боловсролын сайдын 2025 оны А577 дугаар тушаалаар хувь хүний хөгжлийг дэмжих амьдрах ухааны жишг хөтөлбөр батлагдсан. За энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа нийцүүлэн бид бүхэн хувь хүний хөгжлийг дэмжих цоврал сургалтуудыг байгууллагуудаас авсан. За энэ нь хагас жилд бол 192 удаагийн захиалгач сургалтуудыг зохион байгуулад 5339 иргэн маань бол хамрагдсан байна. За энэ онд мөн байгууллагын хөгжил захиалгач сургалтуудыг бид бүхэн зохион байгуулсан. За байгууллагын хөгжил захиалгах сургалтуудад маань сэтгэлгээний өөрчлөлт багц сургалт, төрийн албан агчийн ёс зүй багц сургалт, элтгэх ур чадварыг хөгжүүлэх багц сургалт, хайрын өдөр хамтдаа буюу хосуудын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх энэ өдөрлөг маань бас ингээд багц сургалтанд маань орсон байгаа. За тэгээд энэ хагас жилд бол 46 удаагийн багц байгууллагын хөгжил багц сургалтыг зохион байгуулад 1192 албан агчид маань энэхүү багц сургалтанд маань хамрагдсан байна. За ингээд нийт энэ хагас жилийн хугацаанд бол 8600 иргэн маань энэ хувь хүний хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөрт маань хамрагдсан байна. За 70 гаруй байгууллагуудтай хамтран ажилласан байна. Үүнд маань төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд маань хамтран ажиллалаа. За бид бүхэн энэ хагас жилээр 536 иргэнээс боловсролын хэрэгцээнээс судалгаа аваад судалгаанд хамрагдсан иргэд маань 93.3 гэсэн сэтгэл ханамжийн үнэлгээгээ бид бүхэнд бас ирүүлсэнд талархал илэрхийлье. За бид бүхэн энэ хагас жилийн хугацаанд 4 удаагийн аяныг зохион байгууллаа. За нэгдүгээрт нь мөнгөний 7 хоног аян, хоёрдугаарт нь мэргэжил сонголт бидний ирээдүй ажил мэргэжлийн чиг баримжаа олгох 7 хоногийн аян. За мөн цахим ирээдүй цахим ур чадвар олгох 7 хоногийн аян. За миний ирээдүй бидний бахархал 14 хоногийн аяныг бид бүхэн зохион байгууллаа. За тэгээ аян зохион байгуулагдчих энэ хугацаанд бид бүхэн аян бүр дээр сургалт, постэр, видео контент, уулзалт, өдөрлөг, подкаст, тэмцээн уралдаан зэрэг нэг аянд 6 төрлийн үйл ажиллагааг ингээд зохицоор нь зохион байгуулж байна. За тэгээд энэ 4 аяны маань хүрээнд 1475 иргэд маань бол хамрагдсан байна. За Архангай аймгийн насан туршийн суралцсан төв маань бол шинжлэх ухаан инновацийн төв буюу бүх насны иргэдийн нээлттэй суралцах энэ төвийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. За тэгээд энэ шинжлэх ухаан инновацийн төв дээр маань эхний хагас жилд бол 73 удаагийн сургалт, үйл ажиллагаа, арга хэмжээнүүд зохион байгуулагдаад 2786 иргэн маань энэ шинжлэх ухаан инновацийн төвд маань ирж суралцсан байна. За суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд маань шинжлэх ухаан инновацийн төвд маань ирж суралцсан суралцагч хүүхдүүд маань 290 хүүхэд, суралцагч иргэд маань 2205, суралцагч байгууллага маань 18 төрлийн байгууллага ирж 291 албан хаагчид маань энэхүү танхимд маань бас суралцсан байна. Хүний нөөцийн чадахжуулах 21 удаагийн сургалтанд бид бүхэн манай төвийн менежерүүд, албан бус боловсролын маань багш нар амжилттай хамрагдадлаа. Монгол Улсын ёс зүйн хороо, удирдлагын академийн төрийн албан агчийн ёс зүйн дунд шатны сургагч багшийн сургалтанд бас хамрагдлаа. Мөн
Канада Улсын засгийн газрын санхүүжилтээр Архангай аймагт маань хэрэгжиж байгаа тэгш хүртээмжтэй засаглалын төлөөх бүтээлч манлайлал аялал төслийнхөө хүрээнд за бид бүхэн цахим ур чадварыг иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургагч багшийн сургалтанд 19 сумынхаа албан бус боловсролын багш нар болоод төвийнхөө менежерүүдийг сургагч багшийн сургалтанд хамрууллаа. За мөн аялал төслийн хүрээнд гендерийн хариуцлагатай төсөөлөлтийн сургагч багшийн сургалтанд төвийн 3 менежер маань бас хамрагдлаа. За энэ хагас жилийн хүрээнд суралцсан хөгжий 2026 туршлага солилцох сургалт зөвлөгөөнүүдийг амжилттай зохион байгууллаа. Архангай Хөвсгөл аймагуудын туршлага солилцох сургалт зөвлөгөөн, Архангай Чингэлтэй дүүргийн насан туршийн суралцгын төвүүдийн туршлага солилцох уулзалтыг амжилттай зохион байгууллаа. За мөн 19 сумын албан бус боловсролынхоо багш нарыг чадваржуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, тус сургалтын хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үе шаттайгаар зохион байгууллаа. За 2025 онд насан туршийн суралцгын төвийн менежерүүд сургалт үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох сургалтуудыг зохион байгуулсан бол за 2026 онд албан бус боловсролын маань багш нар харилцан бие биендээ сургалт заах цахим сургалтуудыг зохион байгууллаа. Тэгээд энэ эхний хагас жилд 10 сумын маань албан бус боловсролын багш нар сургалтуудаа амжилттай зохион байгууллаа. За ингээд 2026 оны эхний хагас жилд за бидэнтэй хамтран ажиллаж хамтдаа суралцсан байгууллагууд, хувь хүн, иргэд, хүүхэд залуус та бүхэндээ талархлаа. Насан туршийн суралцгын соёлыг хамтдаа бүтээцгээе. Та бүхнийгээ бидэнтэй хамтран суралцахыг урьж байна. Анхаарал тавьсан та нартай баярлалаа.